Энэ удаагийн бичлэгтээ маань Солонгосын номер 1 сүү Бингрээ хамтран ажиллаж байна. Солонгос тогтоо бараг л өдөр болгон сүүг авна. Яалчгүй нэг тийм гоё сүүлийн хамттай бүх юмараа тэмцэтгэлд орхон. 80% сүү 20% жимсээрээ Монгол зарагдаж байгаа сүүнээс жимсний агуулмж өндөр байдаг. Тэгээ энэ сүү маань Солонгост өдөрт ихэд 800 мянга гаруй зарагддаг гэж байгаа. Тэгээ угаасаа та нар бодоод үзэхээр Солонгос K-drama киног бол бараг бүх юм дээр л явж байдаг шүү дээ. Би болохоор банаантыг нь байн удаг. Манай бичлүүдийн тогтмол үздэг үзэгчид маань Бингрээ сошиал аюудыг сайн фоллоу лайк хийгээрэй. Янз бүрийн giveaway урамшууллуудыг тогтмол зарладаг шүү. За тэгээд яг энэ Instagram постны доор Бингрээсүүдтэй холбоотой ямар нэгэн факт зүйл ямар нэг дурсамжаа бичүүлдэвэл рандом байдлаар нэг ялагч тодруулаад Бингрээсүний 1 сарын ирэхээр шагнана. За тэгээд бүгдээрэнд нь амжилт. За нөгөө байт харвааны багийн хоёроор ахлуулсан хэд маань ямар тач байгаа газараас эвтэйхэн гараад замдаа дарсан зомбинуудаа аль чадгаараа цэвэрлэн явж байна. Энэ эмэгтэй харваажийнх нь эрэгтэй дүн сургууль дотор байх ёстойгоо хайгаад байгаа байхгүй юу? Нөгөөд нь манай хэдтэй хамт аваад байгаа шүү дээ. Тэгсэн ангид үлдсэн хэд маань бидний хинч ирж аврахгүй байна оо гэж ямаараад сургуулаар бол нэг иймэрхүү санаагчтай. Харин гадуур юу болж байгаа вэ гэхээр өнжүүгийн аавын баг хүмүүсээ аваад хизээний нэстдэрэгт суудсан явж байх зур улс орон бүр утгаа алдаж байна өө. Манай хэдийн байгаа хотод үл мэддэг халдвар таарсан гэж үзээд нүүлгийн шилжүүлэлт хийж байгаа юм байна л да. Тэгсэн хажуу хавийн хотын иргэд нь халдвартай хүмүүс хүлээж авахгүй эдгээл буслан гаргахад угаасаа ямар хүчтэй хаасныг ч мэдэхгүй шүү дээ. Тэгсэн сошиалор нэг янз бүрийн сэвэгдэж хөл толгоогоо алдаад байхаар нь засгийн газраас нь шууд энэ хотын бүх сүлжээ интернет дээрээ хаачдаг нас. Энэ хооронд утас авчгаар явсан хоёрын маань нэг нь 9 мэд нэгэн ангидаа ирэх нь ирвэ. Чонсоо маань харин гайгүй болов гэсэн чинь ашгүй араас нь шидсэн утга эргүүлээр хальт оноол өнгөрсөн байж. Тэгээ амьдрах гэж ядчиж энэ нэг хоёр юм ганц утас булаацалтай бөөн зомбийн дунд хөөцөлдөж эхлэх нь тэрэ. Нөгөө буулын бүр манай хүнийг алжээ санаа аврах гэдэг болтой арай л байдаг шүү. Одоо тэгээд энэ нөхцөлд өөрийнхөө л амиг бодно шүү дээ. Чонсоо нь арах ядахтаа нөгөө утсаараа нүдрүүн зоож унгаагаад арай гэж л амьд үлдвэ. Нөгөөх нь өвхтэй хүртэл чамайг заавал аландаа л гэж санаастай. Манай хүн ямар ч тач зүгтэж явсаар шугамын хоолоогоор дээшээ авираад хэсэгтээ аюулгүй болоод авч байгаа. Ингэж нэг амьсгаа авахта болсон хүн чинь аврах анги дуудах гэл утсаа асаасан чинь байхгүй. Хамгийн сүлжээг нь хагаа хийцэн штэ. Энэ хооронд ангид үлдсэн хэд маань дээшээ авираад шинжлэх ухааны ангид угсарч байсан дроно авчрыг гэж ярилцаа л үжин. Дронтой олчвол ядаж чонсооныг хайхаас гадна гадаа ямар байгааг мэдээд авчнаа. За нөгөө шинжлэх ухааны багшийн ноутбукны араас явсан мөрдөх цагдаа хоёр байгаа штэ. Энэ хоёр маань ч бас энэ тэнд хөвөлж яваас урагтай. Замдаас дүнгийн төрсөнд яраа хөвт хүртэл олчих юм аа. Одоо яаж хаяа явах вэ нэр? Сургууль дээр байгаа хэд маань харин овоо амжилттай дроно авчраад дорн өгсрөө асаачлаа. Чонсоонч нөгөө хонглоосоо гарцсан явж байгааг нь манайд олоод харчлаа шүү. Одоо гадуур юу болж байгааг харах гээл өөр дэжээ дроно нисэхтэл ёстой хамаг итгэл найдвар нугсан тасраг гарал юм болж байгаа. Хот бүхэлдээ сүрснээс гадна нэгнийх нь ааваж хүртэл халдвар авсан байгааг хараад бүгд л ай сандралтай яхаач мэдхээ байцгаахан зэр. Харин унжуугийн аваас ахуулаад амьд үлдсэн томчууд хайцсан бай гэхээр хотын нүүлгийн шилжүүлэхдээ зарим хүмүүсийг нэг арал дээр аваадсан байна л да. Тэгээд авчирсан хүмүүсээ халдвар авсан эсхийг нь харах гээд хэд хоног 20-нд байлгах шиг ямар ковид байгаа шүү дээ. Аав нь бусаа сургууль дээр ирнэ гэдэг ч худал юм байна л да. За энэ их өмнө самуунууд өөр нэг сонирхолтой ч хүү гайтач хүнийг юм болоод байна. Баахан зомбинд идүүлээд өглөө гэж бодсон нөгөө сурагч маань өрөөс нүдэн сохорсон л болохоос бусдаар бол зүг зүгээр босоод ирлээ шүү. Тэгснээ бүр юм яриач эхэллээ. Үүнтэй зэрэгцэн шинжлэх ухааны багшийн судалгаа хийж байсан үеийг харуулхад халдвар авсан хүний тархины өгчгүй л бол шин төрлийн амьд бид үүсэх магадлалтай айл эдэр гэж байна. Тэр шин төрлийн амьд бид нь хараалаа урсгаал босоод ирлэгнээс. Хэдий хазуулсан ч зомби болж хувраагүй. Тэгсэн хэрнээ бусад зомби нар нь бас түүнийг идэхгүй байхыг бодоход ингээ нэг завсрын амтал болж ах шиг байгаамаа. За тэгээд хөгжлийн энэ шин төвшөнд хүрсэн танхаагаар маань өгөхөөс өмнө чонсантай зодлож байснаа санаад араас нь зансаар явлаа та. За энэ танхаагаараас гадна энэ нэг балерамд бүлийдүүлдэг байсан охин бас халдвар авсан ч хувраагүй үлдсэн юм байна шүү. Манай энэ охин анх зомби болж хувирсан ч хүн рүү дайрахгүй зөвхөн утаснуудыг эвдлэх гээл улаарад байсан шүү дээ. Одоо харин бүр өөрийгөөс ухаантай болсон бололтой нүрээ угаагаад урууламаа буудсан шигээ зогсож байна. Энэ хоёр алцаад хоорондоо учраа олчвол өгнө амар та тий. Манч хонсаа энд хоосон ангид ганцаараа байгаад байгаа шүү дээ. Тэгсэн энэ ангийнхаа арын өрөөнд нэг юм сүтгэнэд байсан чинь нөгөө дэлчээсээ охин ч үхээгүй амьд иж идэг юм шүү дээ. Бүр олоогүй дүүрэн хүнстэй агуулгын өрөөнд ганцаараа ороод нуугдж могдцоо зөвөн гараа эндэгж жагаад. Харин ангид үлдсэн хэд маань гадаах бодлыг харснаасаа хойш эхнээсээ амиа орлох гээл сүйд болоод эхэллээ. Аргагүй. Аав ээж нь хүртэл амжигтай болоод хувирсан байгааг харсан юм чаа. Нэгнийг харагдах гэж ярилцахдаа харин ангиас гарч чонсан руу очих харыг санаандгүйгээр олоо авчлаа. Манай хэд чинь сургуулийн спикер холбогдсон ангид байгаа байхгүй юу? Зомби нэр амьд хүмүүсийг чимээгээр нь олж ирдэм чаа. Ингээд сургуулийн зүүн жигүүрт ажилладаг спикер дээр дуу тавьж байгаа л хамаг зомбинуудаа тийш нь залаа тавьчихж байгаа.
Хажуугаар нь чонсондоо бид нар очиж гинэ чи наана байж идргээл хэлээд байгаамаа. Энийг нь харин утгаараа амьд өгтлүүлсэн нөгөө мө бүүлээ гараа сонсчихон тэр. Манай эдийг нөгөө тал руу гүйж явах зур араас нь хөөж ирээд сүхёогтой барьцалдаал авж гин. Мангаар зомби болж хөрвснээс хойш нэлээд хүчтэй ч болцсон юм байна. Ядж хаад одоо бүр хууль журмч наалтаа байсан штэ. Таалагдахгүй л алан шуул болсон. Ингээ сүхёогийн мань хүртэл нутгийн даваан дээр ангийн дарга өхөн гүйж ирээ араас нь боож явахдаа хазуулчлаа хөрхий. Манай хоёр нийлж байгаад ямар тач бүүлийга 3 давхрын цонхоор шидээл хайчлаа. Ингээ чонсон дээрэж очиж бөөнөрөө нэг ангид орцсон бөөн баяр болоо байжснаа ангийн дарга хазуулсныг хараа бас маргалдаад унлаа. Энэ хооронд тусгаарлах байранд оцсон өнжүүгийн мань аав аргас идэж өрөөнд нь орж ирсэн хоёр цэргийг зөхөж унгаагаад хувцсын сольж өмсөөл гараа авчлаа. Угаасаа энд нь бараг сар 20 нэдрэгээд тохоор тэхгүй яах вэ? Харин хазуулсан ангийн дарга маань хөөрхий биеийн сонирн болоод ирвэл өөрөө цонхноос үсэрч яа л гэж байна. Тэгж байгаа чангаар юм уу бас. Тэгсэн манаа сүхёогч нь ангийн даргатай сайн юм байна штэ. Нөгөөд нь сэрэмжлээл ангиас гарганы тэргээл унсан чи өөртөө хүлж аваад би хариуцлага хүлээнэ л гэж байгаа бол та. Энэ хэд маань уг нь бөөндө нийлж аваад дээрлээ явахар болсон байсан ч саяын өмнөөс болоод нөгөө зооминууд нь талаар нэг тарчжээ. Энд харин ноутбукны араас явж байгаа хоёр маань энэ тэнд хөвөлж явсаар бүр яг чонсооны гэрийн дахианы газар түрээд ирж тэр. Энэ мөрдөгч ах маань бүр хүний дээд юм уу ядж яхад. Замдаа таарсан хүүхэд болгоныг аваад явнаа л гэж зүтгэстэй. Хажууд нь нөгөө аймгаа цагдаа нь гоншгинж өглөөд энэ хоёр үнэн бүтэхгүй. За нөгөө тал дээвэр рүү гарах төлөвлөгөөний бүтлгүүцэг хэд маань сүулдэ өлсөж ядраад хоол ундын талаар бүр дуулаад эхэллээ хөрхий. Уг нь арын өрөөнд нь дүүрэн хүнс байгаа шүү дээ. Энэ талаар нэгэн санаад арын өрөөгөө онгойлгох гэсэн нөгөө мө талчилсан охин ч дотроос нь төгчөд онгойлгодвэ бүр. Эцэст нь хүүхдүүд маань итгэл найдвараа алдах дээрээ дулаад камера асааснаа нэг нэгээрээ сэтгэлийн үгээ хэлээл эхэлж байна. Өнжүүг аавдаа зөрүүлж үг хэлж эхлэхдээ зэрэгцээд нөгөө талд аав нь охиныгоо төлөө тусгаарлалтын байрнаас оргоод араас нь бөөн зэрэг цагтаа хөөгөөстэй. Манай ах бууны суманд гүйсээр аваад далаа руу өсрөөл орчлоо. Балаа амьнууд ч ус руу өсөрчөөд байхдаа л араас нь бууцаар аваад ахыг маань онцлоо бүр. Өнжүүгийн аав маань азар амин тус газараа оногдог л болтой. Ямар тач уснаас дажгүй гараад ирлээ. За энэ хооронд ангийн дарга сүхөөг орчин дайны хажуугаар дажин гихчээр бас хоорондоо жогроол авлаа шүү. Ангийн дарга танхаагаар тазуулсан болохоор тэрүү бас шууд хувирчихгүй хагас хүн хагас зомби айтаа болоод байгаа юм мэдгүй. Ингэж хувирсан хэд маань бусад зомби нартайгаа адил шинж тэмдэг бас хийдэд байна. Жишээ нь орчны чимээг сайн сонсохоос гадна цаг дуу чимээнд их имзэг болчт юм байна л да. Нэмээд аимшигтай хөлсөж байгаа нь ойлгомжтой. Нөгөө дээрлэхүүлдэг байсан охины жишээгээр бол өлсөндөө амин загас бариа ичиж байгаа. Мань өхнийг мөрөөрөө загсаа идэл зогсож байхад нь амьд үлдсэн нэг зөвүүн багш хажууд нь ирж олон юм ярихаас гадна бүр цохиж үзэж тэр. Тэгэхээр дургу нь хөрлөө яах вэ? Энэ багш өмнө нь дээрлэхүүлээд байна гэж тусламж хүсэж байхад нь огт тоодог байсан байхгүй юу? Мань өхөн гин тэрийгэ санаад өшөөгөө авах гээл бариа идчихвэ. Тэгсэн харин амьд хүний мах нэг л таарахгүй байгаа болтой бөөлжөөл гаргачихж байна. За энэ хооронд нөгөө 3 давхраас шидүүлдэг буулыг чинь бас л өхөөгөө босоод ирж байгаамаа. Үхэж өгөхгүй маа да янз. Ангид үлдсэн хэд маань харин дээвэр рүү гарах шинэ төлөвлөгөө боловсруулаад эхэллээ. Манайд азар хөгжмийн ангид байгаа байхгүй юу? Тэдний бодсон төлөвлөгөө нь ангидаа чагдуу тавьж бүх зомбинуудыг хурааж аваад өөртөө хойд хаалгаараа гараа зүгтах. Харин энэ үеэр өнжүүгийн мань аав энд нэг цагдаагийн газарт ирсэн шархаа имжлэгийн хажуугаар өөрийгөө зэвсгэлээл авлаа. Цагдаа гэснээс нөгөө мөрдөгч маань юу болж байна гэсэн ямар тач ашгүй амьдал байна. Өнөө аймгаа цагдаатайгаа замдаа таарсан хүүхэд болгоныг мопедэн дээр ачаал давхиад авах юм. Энэ аймгаа цагдаа нь явж чадахгүй өдргээл маяглаад байсан харин цагаа тулсан чинь дотор хүн гарч ирээд бүр алж гин өө. Даанч энэ мөрдөгч нь урдах хоёр хүүхдээ яа хийж бас нэг динхий сар ямиг аврах гэж зогсож байхад нь мань цагтаа нь хаяад авчлаа. Сурагчид маань харин ангийнхаа голд баахан сандал ширээ овоолж угаад дуу давгын хажуугаар тэнд байсан төмөр шинагийг нүдэж гарлаа та. Төлөвлөсний дагуу нөгөө зооминууд нь ч гүйлдээл ирж байгаа. Ингэж нэг мөр овоолж байгаа л нөгөө талаар нь зүрч гарах гээд байгаа байхгүй юу? Манай тус тэгж байгаад аваа зөрөгтэй маа хөөрхий. Энэ хоорон засгийн газар юу хийж байгаа вэ гэхээр хөрхий халдвар асан цэрэг дээрээ туршилт хийхээс өөрөө урагшгүй л байна. Азар өнжүүгийн аавыг охины аврахаас сургууль руу явсныг мэдчихлээ. Энэ хэд ч баахан томчуудыг л нүүлгэн шилжүүлээд байсан болохоос нэгч сурагч авраагүй юм байна шүү дээ ер нь. Ингээ эцэст нэг юм улс орны ирээдүй болсон сурагчтай авчруулахаар ашгүй хитэн нэстэг тэрийг явуулж байна. Сургуулийн дээвэр дээр нэг сурагч ганцаараа байж таарахгүй юу? Яагаад нөгөө дээрлэхүүлдэг хоёрын эрэхтэй нь. Манай адиг арай их дээвэр дээр ирж байхад хүүрч мэдсээрөө хаалган төгчөө гаргадаггүй. Өмнө нь дээрлэхүүлж байсан өшөөгөө л авч байгаа царай нь. Яг энэ үеэр уг нь нэг нэстэг тэрийг ирж байгаа юм л да. Даанч балан ам чинь би ганцаараа амьд үлдсэн гэж хэлээ суугаа явчлаа. Ядж байгаа нэстэг тэрний чимээгээр баахан зомби дээвэр рүү овоороод манайд хаалгаа онголж чадахгүй ноцолцоор
За тэгсэн овоорч ирсэн зомби дунд нөгөөмө бүүлэж нүртэл цуг хүрээл хэрж байгаа. Газрын гай маа нэрэ. За нөгөө дээрлүүдгээс охинд маань одоо сургууль даяар өшөөгөө авах боломж гарч ирэх шиг байна. Яж жагаад энэ нэг амтныг дээрлэхдгүй хүн байдгүй байсан юм уу хаашаа. Хөөхий өнгөрсөн явдлуудаа бодох тусам багтраад энэ уурандаа сургуулаа шатаал гэж шийдсэн бололтой. Ингээ дээвэр дээрх хэд маань алдсаж байх оронд доор сургуулийн шатаад эхэлсэн. Хувирснаас хойш хүч мүч гэж дийлдэхэ байсан нөгөөмө бүүлэж чонсооны нүдийг ухаж авна гээл дээрж байна. Өө тэгсэн энэ гарыг манай ангийн дараа гарч ирснээр зүгээр нэг гараараа өргөж аваа шиждэг нас. Ашгүй манай талч бас нэг дийлшгүй зомбитой болсон шинжтэй шүү. Энэ хооронд хаалганы кодтой ноцолж байсан хэд маань хаалгаа онгойлгочихон тэр. Манай жаахан хурдан гараад ирсэн бол уг нь нэстэг тэрэг амжиж суучих байсан шүү дээ. Нөгөөдөл нь эргэж харахгүй яваад өгсөн. Өнөө бүүлийг гарч яах вэ? Үхэж үдгүй юм хойно улаан гараараа хаалга цөмөртөл нүдэж байгаа л ашгүй яваад өглөө. Одоо дээвэр дээрээ жоохон л тэсчүүл уг нь аврах гээд ирж байгаа хүмүүс нэг хоёроор тогтохгүй. Өнжүүгийн аавын нэлээд амжилттай сургууль руу ойрцоор л байна. Нөгөө мөрдөгч маань хамт ивжүүлсэн цагдаатай хаягдаад оронд нь өрөөсөө үлэн хугархааныг балаа гартаа нийлээ үлдсэн болохоос бууж өгөхөргүй шинжтэй. Мань хүн ойр авийн зоминуудаа холдуулах гээл эн тэн чимээ гарах юм шидэнгээ хажуугаарнаас нөгөө бүтлгүй залууга загнаж өглөөстэй. Мань хоёрыг дээвэр дээр хэрэлдээ сууж байгаа хооронд өнөө хаяа усан цагдаа маань бүр автобус олоод унцаа хөөхөө давхиад ирж байна шүү. Цагдаач гэсэн хүн штэ хөөхөө. Өнөө хоёр хүүхдээ ардаа аюулгүй суулгаж молгоцсон. Ингээ хоёр жоохон хүүхэд нэг хөлн ухраа залууга аваад сургуулийн зүг давхлаа да. Манай тэр энд удахгүй шүн болно гэж галт үлэх гэж чаддгүй хөөхөө. Хоёр мод хооронд нь 1000 ассангүй. Тэгсэн нөгөө ангийн дарга маань халааснасаа асаагаар гаргаал ирдэг нас. 8 дугаар ангиас хойш тамиг татсан юм аач гэх. За энэ хэд маань ч яах вэ? Доор харваачийн багийнхнаар ахлуулсан дөрөв нөхөр бас амьд байгаа штэ. Угнаас дээвэрлүү явах санаа байгаач нэг нь хүнд бэрцсэн байгаа аахгүй юу? Бэрцснээ үүрээд явчих ихээр нөгөөх нь бас нилээ хүндээ. Ингээ зүгээр сууж байхаар гээд нэгэндээ бас хөөрхөө ядаж номсом харахыг зааж өгöd байгаа юм аа. Энэ дөрөв маань уг нь нөгөөтэйгээ нийлээд авбал хин хинтээ дэмтэн даа уг нь. Ингээд оройч болж манай хэд галаад лээд амхандаа л нэг сэтгэлээр унгаахгүйгээд бүр дуулж хуурдаа сууж гинөө. Хүүхдүүдийн юм хойно бас би тэрэн сайн чи тэрэн сайн эдргээл бас хөөхөн үнэн сэтгэлийн яриа хийгээл байгаа. Харин энд нөгөөмөд альчисаа охин чинь хүнстэй агуулхад ганцаараа барыг амьдрчлөө. Гадаа ангидны өснийг зомби төгөлдрөөр дараад унтуулахгүй байхаар нь болиулах гэж явахдаа нөгөө хэд юм үлдээсэн камерыг олоо авчихгүй юу? Тэрэн дээр нь манай хэд баахан хөөхөн юм яриа үлдээсэн шүү дээ. Зарим нь бүр өлсөндөө хоолдуулж байгаа л явсан да. Энийн үцэнд альчгар маань гинт хүн чанарын зулгаас юм уу яасан нөгөөд ядаж идэх юм дгүүлж өё шидэ босбоо. Даач яалтчгүй өөрөөс нь бол зүг зүгээрээс нэг найз нөхцөн болохоор одоо очвол бүгд л өөрийг нь хараа зүгнэ гэж айгаа явсангүй. Хажуугаар нөгөө өгсөн найзыгаа сүнсийг төсөөлж хараа бүр болохоо байж байгаа. Ингээд тэр үе цуг гарсан ангийн багш нь хайцсан болоо гэсэн чинь хөөхий бас л энэ өхнийг аврах гэж байгаад хазуулсан юм байна өө. Багш нь ингэж өгөхдөө ядагч байсан амьд үлдээд ганц удааж болов бусдаа туслах зүйл хийгээрэй гэл хөөхий жинхэнэ багш хүн шиг баахан захисаар өгчээ. Ингээ мань өхөн хэдий зөвүүн санаатаж багшийнхаа сүүлийн захиасыг бодон жайлжуул идэх юм аваад өннөө дээрээ очихоор эргэлт буцалтгүй шийдэж байгаа. Дааш ингэж явахдаа нөгөө өхөж өгдгөө буулыг гартаа таарад өгийн зөрүүгөө идүүлчлээ хөөхий. Хүн дөмгөн шиг ганц удаа сайн мичи гэж яхад нэрэ гай маа. Танхаагаар дэлчгэр өхнийг маань идэж орхиод сургуулийн хандах хоолоогоор дамжаад дээвэр рүү авираад унлаа. Яж хаад яг энэ үеэр нь чонсан гэж нэг юм өнжүүд сайн гэдгээ хэлээд нөгөөдөгтөө фрэнд зонд болоо бөөн гурвалжин дөрвөлжин хэрүүл болоод байжсэн байхгүй юу. Тэгээд хоёр буланд эмороо сууж байхад нь нөгөө буулийн маань авираад ирдгүү мүү. Гарч ирэнгүүтэл чонсааны нүдийг отоол ухаж аавна гэж дарж унагаснаар парт 2 маань энд хүрээ дуусч байна.